Сайн байцгаана уу та нар? Шастрын дээд 4. Тэрүүчийн цугларалтаар бид нэр хувь хүний хувь тавилан дотор бэлтгэгдсэн байдлын тухай ярьсан тийм ээ. Тэгээ бид нар хувь тавиланд бурхан биднээсийг яаж бэлдсэн? Тэгээ ерөөсөө Есүс Христ биднээсийг зүгээр нэг гим нүглээс аврах гэж огт ирээгүй юм байна. Ирээд тэр бидний гим нүглээс аварсан зорилго нь бидний зориулсан онцгой төлөвлөгөө байдаг учраас энэ ажлыг хийсэн юм байна гэж хувь хүн лөө хандсан тэр бурхны төлөвлөгөөний тухай харсан ба. Харин өнөөдөр бид нар альва өөрчлөлтийг авчирж идэг нутгийн маш хүчрхэг сүмийн тухай үзэх болно. Яг л бид нар сүм болох учраас. Тэгээ байна штэ. Би та нарыг нэг юмыг ойлгосоо гэж хүсээд байна л да. Шастрын дээд номын 4-р бүлгийн 10-р ишлэл. Цөмөрөө энийг харъя. Мэдэндээ та нар бол амар мэднэ. Ябез за ингээ. Бүр урдаас нь харъя. Энд ч одоо хаанаас эхэлж байна. За 8-аас харъя. Косн Ануб Зобебагийн болон Харумын хүү Ахархелийн ургийнхны эцэг болжээ. Ябез өөрийн ах дүүсээс илүүгээр хүндлэгдсэн бөгөөд ээж нь түүнийг Ябез хэмээн нэрлэхдээ учир нь би түүнийг зовлонтойгоор төрүүлсэн юм хэмээжээ. Ябез Израилийн бурхан тандан өө та үнэхээр намайг өрөөх болтугай. Хил хязгаарыг минь өргөсгөж таны мотор надтай хамт байж та намайг гай гамшигаас хамгаалж өвчин зовлонд намайг бүү өртүүлээч гэж хүссэн бөгөөд бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ гэж. Тэгэхээр би яагаад сүмийн тухай ярихынхаа өмнө шастрын дээд 4-10-ыг ярьваа. Бид нар энэ ишлэлийг цээжээр мэднэ, тийм ээ? Бид нар бодохдоо Ябез гэж нэг тийм хүн байжээ. Тэгээ тэр хүн бурханлоо хандаад ингээд залбирсан чинь бурхан түүнийг өрөөжээ. Тэгэхээр бид нар бурханлоо хандаад яг Ябез шиг ингээд хашгирах юм бол бурхан биднээсийг яг Ябез шиг өрөөх юм байна гэж боддог. Тэгээ би тэр талаар нь ерөөсөө ярихгүй. Харин бид нар сүм гэдэг ойлголтоо өөрчлөхийн тулд өнөөдөр бид нар Ябезийн залбирлыг ярих болно. Хамгийн эхлээд. Яагаад гэвэл байна штэ тийм ээ? Ерөөсөө альва зүйлийг бид нар зөвөр хүлээж авахын тулд хуучин ойлголт нурж унахгүй бол хуучин сэтгэлгээгээр юмд хандахаар бид нар болохоо бичээд идэг байхгүй. Тийм болохоор бүх юм огт өөр юм байна гэдэг тэр сэтгэлгээ бидэнд орж ирсэн байх ёстой. Тэр хандлагаар бид нар хүлээж авсан байх ёстой. Бидний сүм гэж юу юм бэ гэдэг боддог ойлголт байсан. За тэрийг зөв буруу гэж шүүхээсээ илүүгээр бид нар харин бурхан яг сүмийг юу гэж үздэг вэ гэдэг ойлголтод бэлтгэх гээд Ябезийн залбирлыг гаргаж ирээд байгаа байхгүй. Ябез гэдэг хүнийг яагаад Ябез гэж нэрлсэн бэ гэхээр та нар бүгдээрээ мэднэ. Тэр төрхтөө маш их зовлонтойгоор төрсэн байгаа юм. Тэгэхээр Ябез гэдэг үгийн утга нь болохоор зэрэг үнэхээр зовлонтой, үнэхээр аймаар за тийм утгатай. Тэгэхээр зовлонтой гэдэг нэртэй төржээ хүүхдээ. Тэгээ хүүхдээ ямар сайндал хүүхдтэй зовлонтой гэж нэр өгөхвдээ тийм ээ. Муу нохой, долоо нохой одоо ингээл аймаар нэр байдаг шиг зовлонтой гэж нэр өгч. Тэгэхээр тэр хүүхэд зовлонтой минийхөө гэж тэрх болгонд л би ер нь л зовлонтой юм бэ. Гисээр байгаа тэр хүүхэд одоо бид нар өөрсдийнхөө сэтгэлгээгээр бодох юм бол ерөөсөө би бол үнэхээр зовлонгийн туйл би бол бүтлгүйн хязгаар юм байна гэд бүр зүгээр автоматар толгоонд нэм орж ирнэ дээ. Харин тэр Ябез нэг өдөр энэ сэтгэлгээ энэ хандлага байна шүү дээ. Өөрийгөө хинбэ гэж төсөөлдөг энэ төсөөллөө зүгээр сэт татахыг хүссэн байгаа байхгүй. Тийм учраас тэр Израилийн бурхан тандаад би тийм нэртэй байх нь хамаагүй. Харин та миний хил хязгаарыг тэлж өгөөч гэсэн маа. Хил хязгаарыг тэлнэ гэдэг чинь зүгээр 0.7 гэж усаас дотоож өгсөн хашаагийн минь тэлж өгөөч гээг байхгүй юу? Бүх хил хязгаар заа юу, бодлын хязгаарууд, сэтгэдэг хязгаарууд, мөрөөдлийн хязгааруудыг минь бүгдийг тэлж өгөөч. Юунд ч тордгүй боддог баймаар байна би. Таны улмаас тийм ээ бурхны улмаас би надад хийж чадахгүй юм гэж юусоо байхгүй гэдэгт би итгэж амьдрж сурмаар байна. Би бол тийм зовлонтой биш гэдэгтээ би итгэж сурмаар байна. Ерөөсөл би юу гэж боддог намайг тэр хайрцаг дотроос та намайг гаргаад өгөөч. Тэгэж миний хил хязгаарыг тэлээч. Би ерөөсөө би бол бүтлгүй амтун. Би бол ингээл бүтлгүй гэдэг энэ хил дотроос би алхаж явах хэрэгтэй гэдэг тэр хилийг минь та сунгаж өгөөч, та сэтгэж өгөөч, та нурааж өгөөч гэж бурхнаас гуйсан байгаа. Тэгээд цаашаа нь Ябез юу гэжсэн хил хязгаарыг минь тэлж өгөөч гэж таны мотор надтай хамт байгаач гэсэн. Бид нар бурхны мотор надтай хамт байх гэхээр өглөөнөөс орой болтол бурхны мотор ингээл илээд байх юм шиг бод үгүй шүү дээ.
Бурхны мутар чинь зүгээр сувдаг барьж аваад ингээл базаал нухаал тэгснэ амар чангаагаал улам зулгаагаал тэгснэ буцаагаал нухаал байнга биднүүсийг амьдралын янз бүрийн нөхцөл байдал донд хэлбэржүүлж идэг тийм мутар байхгүй. Ябез харин тэрийг хүссэн. Би зовлонтой төрсөн хамаагүй. Тэгсэн ч гэсэн та намайг үнэхээр эзнэр өрөөгдсөн нэгэн болгож өөрчилж өгөөч. Нөгөө нэг зовлонтой Ябезийг эзнэр өрөөгдсөн Ябез болгож та өөрчилж өгөөч гэсэн байгаа байхгүй. Бид нар ямар ч нэртэй байж болно. Тэр байтугай бид нар ямар ч оронд төрсэн байж болно. Бид нар Монгол гэдэгтэй үнэхээр хоёр чулууны завсар хавчуулагдсан улсад төрсэн байж болно. Бид нар ядуу газар амьдардаг байж болно. Бид нар эцэг их маань ядуу байж болно. Эсвэл эцэг их минь баян байсан ч би өөр амар бүтэлгүй байж болно. Надад ямар хаяг байх нь хамаа байхгүй. Харин бурхан минь та миний энэ хаягийг өөрчилж өгөөч. Тийм ээ? Миний энэ хаягийг өөрчилж өгөөч. Ябез зовлонтой гэдэг хаягийг минь эзнэр өрөөгдсөн нэгэн гэдэг тэр хаягаар өөрчилж өгөөч. Энэ тийм ээ? Бидний одоо аливаа юмд ханддаг хандлага, би өөрийгөө хэн гэж боддог тэр хандлага. Би амьдралыг юу гэж хардаг тэр хараа. Би сүм чуулганыг юу гэж боддог тэр бүх зүйлс маань нурж унсан байхын тулд бид нар бурхан руу тэгж хандаж залбирх хэрэгтэй байхгүй юу? Түүнээс би баян хөрөнгөтэй болохын тулд биш. Эсвэл би хамгаалагдсан болохын тулд Ябезийн залбирлыг цээжилдэггүй. Ябезийн залбирлыг цээжлээ сайхан амьдрдаг бол одоо Есүс ирэх ямар ч шаардлага байхгүйсэн байхгүй юу? Ябез нэг л залбирсан шүү дээ. Бид нар тэрийг цээжлэж болоо. Харин тийм биш. Ябез огт өөр зүйлийг гуйс. Би залхаж чинь бурхан минь ээ. Би ингэж бодсоор байгаа залхаж чинь. Би өөрийгөө ингэж дутуу үнэлж, би өөрийгөө ингэж үргэлж бусдын дор үнэлж байсаар байгаа би залхаж чинь. Үгүй. Би таны улмаас хэн болохыгаа би мэдмээр энэ. Та намайг тэлж өгөөч, та намайг сунгаж өгөөч, та намайг хэлбэржүүлж өгөөч гэж Ябез гуйсан. Тэгээ харин бурханд тийм хандлага таалагддаг учраас бурхан яасан бэхээр яг чиний хэлснээр чинь болъё гэсэн учраас бурхан одоо Ябезийн түүхийг хэдэн мянганы туршид бидэнд ярьж өгдөг байхгүй юу. Тэгэхээр бид нар сүм чуулган хинбэ? Сүм ер нь яг юу юм? Та нар ингэж бодож ерөөсөө хизээчтэй ингэж бодзаа юу? Сүм ямар байх? Ямар зоригтой байх? Сүмийн удирдлага ямар байх? Энэ надад хамаагүй гэж хизээчтэй бод. Миний ярих зүйлээс зарим нь танд огт хамаагүй гэж болно. Пасторудад шууд шигэлсэн удирдагч нар, номлогч нарт би өөрөөхөө тухайч ярьж иж болно. Гэхдээ за сувдагч одоо өөрийнхөө тухай ярьж байна. Энэ хооронд нь би тэрийг бодъё гэх хэрэггүй. Яагаад гэвэл та эцсийн бүлэгт мэдэх ёстой байхгүй юу? Сүм гэж яг энэ. Пастор гэж яг ийм байх ёстой. Пастор хүн яг ийм ажил хийдэг. Пастор хүн яг ямар ажил хийдэг ингээ бид нар бие биенээс асуух юм бол бид нар аюу сайн юм ярина да. Яг л бид нар мэддэггүй учраас пастор яах ёстой юм, магтан дуун яах ёстой юм, тийм ээ? Өргөл нь яах ёстой юм, одоо хүмүүс нь яг ямар хүмүүс цуглах ёстой юм. Ер нь яах юм цуглаж? Цуглаад яах гээд байгаа юм? Эцсийн зорилго нь юу юм? Хэн ерөн сүм байгуул гэж хэлсэн юм? Ерөн сүм яаж байгуулагддаг? Хоёр хүн кофе ууж хаад хоёул ерөөсөө сүм байгуулах тий ашигтай юм шиг байлээ гэ байгуулд юм уу? Эсвэл бурхан бууж ирээд чи сүм байгуул гэж хэлдэг юм болов? Бид нар энийг бүгдээрээ мэдэх ёстой байхгүй юу? Мэдээд авчих юм бол бид нар мэднэ. Би ингээд итгэдэг юм байна. Би итгэжгээл зогсоод ээдгүй юм байна. Би эцгийн хүүгийн дүр төрхөд очиж төлөвшөчлөө. Би эдгээр шатуудыг дамнаж авдаг юм байна. Сүм ийм зорилгоор цугладаг юм байна. Сүм чуулган чинь ингэж дуудагдсан юм байна. Сүм чуулганы пасторууд маань ингэж ажилладаг юм байна. Бид нар ингэж дэмждэг юм байна. Бид нар ингэж хамтдаа явдаг юм байна. Бид нар энийг бүр ингээд бээгүү бид нар мэдэх юм болов биднэрт ямар ч зовлон гарахгүй. Бид нар бие бинийгээ сэжиглэх шаардлагагүй. Бас бид нарын сүмийн итгэгч байх гэдэг ойлголт, сүмийн пастор байх гэдэг ойлголт, тэгээд одоо ахлагч, удирдлагын баг байх гэдэг ойлголт, ерөөсөө сүм оршин тогтнож байгаа тухай ойлголт бидний хуу өөрчлөгдөх ёстой. Тэгхгүйгээр ерөөсөө явахгүй. Тийм л учраас бид нар өнөөдөр Ябезийн залбирал үнэхээр яг Ябез шиг те мөнх эцэг минь үнэхээр бидний сүм чуулган өнөөдөр харах юм бол нэг сүрс юм бол байхгүй. Харин зүгээр л гандгчлан хийдтэй хаяад ирлээ л ингээл байж л байдаг. Тэгэл хиндэж нэг хор болоод байдаггүй. Тэгсэн мөртлөө нэг хайхтар оволцоод байдаггүй. Тэгэл нэг байдаг л нэг юм. Байдаг л нэг
сүмүүд байлгахын төлөө Есүс Христ ирээл, үхээл, дахин амьлаад тийх шаардлага байхгүй шүү дээ. Яг л бидний бурхан бол юр бусих сүм чуулган ямар байх ёстой? Юр бусын байх ёстой. Яг вэ? Бид нар юр бусын сүм байна гэд юр бусын дизайнтай байшин барих шаардлагагүй. Байшин энэ игэл жирийн байшин байж болно. Харин сүм хизээч игэл байж болохгүй. Сүм хизээч жирийн байж болохгүй. Энэ бидний Ябезийн залбирал ахгүй юу? Мөнх эцэг минь ээ, сүм игэл жирийн, сүм бол игэл жирийн, сүм хаа сайгүй байдаг. Гэхдээ ингэхийг хүсэхгүй байх та хэл хязгаарыг үнэхээр хэлээч. Хүмүүс хараад сүм чи манай сүмд хүрээд ирэх. За яг тгий очие. Би сүмүүдэд би зөндөл очижээ. Байдгал нэг сүм байна гэд орж ирж болно. Гэхдээ байдгал юм байна гэдэг тэр игэл жирийн сүм дотор орж ирэнгүүтээ хизээч үзэж амсна гэж мэдэж мөрөөдөж зүудэлж байгаагүй. Тэр юр бусын оршихуй, тэр юр бусын мөнх бурхантай уулзаад хүүе. Энд ч одоо ямар сайн гаднаас нь харахад зүгээр л нэг байшин. Харин дотор нь харахад ямар өөр юм бэ? Ямар игэл биш юм бэ гэж боддог. Тийм газар болж хуурах хэрэгтэй байхгүй юу? Тэр сүмийг л одоо бид нар 11 сард сүм болно гэж энэ заяа. Бид нар ерөөсөө эсвэл игэл биш сүм болно. Эсвэл зүгээр л бид нар устдах ёстой хэрэггүй. Өөрөөр хэлбэл. Ойлгож байна уу те? Яагаад гэвэл бид нар зүгээр л байдаг сүмийн тоог нэгээр нэмэх гээгүй. Эсвэл өрсөлдөх гээгүй. Харин бид нар үнэхээр бурхан минь ээ, таны над оюун ухаанд чинь ямар сүм гэж зураг байна. Та зүгээр тэрийгэл энэ газар байгуул бид нар тантай хамтарья. Тэгэхээр түүний сүм бол яг игэл байж харагдаач. Бүх юм нь игэл биш, бүх юм нь жирийн биш, хүмүүс нь хүртэл жирийн биш. Харах жирийн бид нар ингээл энэ тэндээс нэвэр дуураа урахгүй бид нар байдаг л хүмүүс. Бид нар байдаг л эмэгтэй, эрэгтэй, эхнэр, нөхөр, хүүхдүүд бид нар байдаг хүмүүс. Харин тэр хүмүүсийн тээж авж байгаа зүйл, тэр хүмүүсийн амьдарч байгаа амьдрал, тэр хүмүүсийн сүм чуулганыг босгон барьж байгаа байдал, энэ бүхнийг харахтаа фараон хүртэл яаж энэ бүхнийг ингэж хийгээд идэв чи надад хэлж өгөөч гэх хэмжээнд хүртэл бид нар өсөн хөвж байгаа хэвээр. Тэгжээж игэл биш болно шүү дээ. Хараа та нар байна шүү дээ. Бид нарыг сүмд балаараа сууж хахад энэ нийгэм чинь тасарсан байлээ шүү дээ. Бид нар зүгээр ингээд нийгэм рүү одоо яг үнэн байхгүй тийм биз дээ. Бид нар сүмд би олон жил нөхөртэй ажилласан. Тэгээ сүмээс гарсан. Ажил хайж яваагүй ч гэсэндээ сүмээс гарахаар чи хүн чинь ингээд нийгэм рүү харддаг байхгүй юу? Нийгэм рүү ингээд харахаар чинь тасарсан байлээ заа юу. Бүр ямар их айхтар өндөр мэрэгжил мэдлэг боловсрал эзэмшээд юу бүтээгээд яагаад ийгээд явцсан юм мэдэхгүй. Бид нар харахтаа биднэрт бол ер нь хийх юм байна уу тэнд? Чи юу хийжсэн? Би сүмд ажиллаж байсан. Яг юу хийжсэнгүй яах вэ? Тэгэл яг юу хийжснээ би өөрөө ч сайн мэдэхгүй. Эсвэл миний хийжсэн юм нийгэмд огт хэрэггүй. Тэгэхээр бид нар яаж яах вэ гэхээр бүр сүлдээ сүмд байсан гэдгээс ичиж эхэлж байгаа байхгүй. Бас дандаа тийм биш л дээ. Бидний дотор бурхан өөрийнхөө мөн чанарыг маш хүчтэйгээр суулгаж өгсөн учраас тэр мөн чанараараа бид нар нийгмийг эзэлж болно. Гэхдээ л та боддоо одоо яг нөгөө нэг 12 туршуул амлалтын газар ордгоо доо. Тэгээ буцаж ирээ хэлдэж тэр үлгэр юм бэ нөө. Манусыг цүл тэнжээ хооронд цаад болчин бүр өстө. Амар өндөр байшин бариад өндөр хан хэрэн басгүй тэр хүмүүсийнх нь бак гэж өстө амар бүгд фитнесээр хичээлдэг юм уу хайшээ. Амар булчинтай бид нар яг царцаал гэсэн. Бид нар нэрээ яг сүм чуулганаас хараагаас салгаад нийгэм рүү харсан чинь бид нар өөрсдөө яг царцаа шиг болцсон байгаа байхгүй юу? Хийж чаддаг юм гэж өрөөсөө ахгүй. Олигтой баярлж чадхаа байсан бид нар. Караокед ороод дуусан ч солгоо хаалаатай. Яг л бид нар караокед орж дуулах нь гим нүгэлгээ бодцсон байдаг учраас. Гэтэл хүмүүс ан чинь амар дуучин болоод амар бид нар одоо тэднийг хөөж амар дуучин бүжигчин болох гээгүй байна. Гэтэ бид нар одоо өөрсдийгөө олж аваад бид нар түүний байх ёстой игэл биш тэр төвшөнд аваачих. Тийм цаг ирчээд байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр Йосеф фараонд тийм ээ зөвлөгч дутцсан учраас дуудаагүй штэ. Эсвэл фараон нэг мэдсэн чинь нэг ч зөвлөгчгүй болцсон байсан учраас Йосефийг дуудааг байхгүй. Бүр хаагаад арган бараад Йосефийг авцраагүй штэ. Хар мянган зөвлөгч нар байсан. Би та нарт хэлжсэн тийм ээ. Энэ дэлхийн оюун ухааны сор болсон эрдэмтэн мэрэгд шиддэг одоо ерөөс астрологч ямар бүгд байжсэн. Гэтэ тэд нар бүгдээрээ хариулж мэдэхгүй байсан. Харин шоронд байсан Йосефийн аманд нь хариулт нь байсан байхгүй. Тэгэхээр бид нар яг тэр хариултыг тээдэг хүмүүс болохын тулд игэл биш сүм бий болох хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол хувь хүн
хариулт болоо зогсохгүй. Энэ дэлхийд өгдөг хариулт нь эгэл биш сүм гэдэг тэр газар л оршин байна. Тийм учраас та өнөөдөр Ябесийн залбирлыг огт өөрөөр хар. Ябесийн залбирал бол зүгээр та хэдээр нэг мөнгөтэй болон амар сайхандаа жарах гэсэн. Ёстой тийм юм биш. Та нар бодолтой хүн байж та ер нь